Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цек рүү эхлэхэд бэлэн боллоо. Яг одоо Японд маш олон мэдээний сувг болон сонины нийтлэлд өртсөн сэдэв байгаа. Хүмүүсийн нэлээ их мэддэг 26 жилийн турш шийдэгдээгүй жил болгон телевизээр цацагддаг байсан хүн амны эрэг. 11 сарын 1-нд Японы NHK сувгаар энэ шийдэгдээгүй эргийн тухай баримтат кино ихээр бэлтжээжээ. Гэтэл нэвтрүүлэг цацагдахын өмнөх өдөр 10 сарын 31-нд с сэжигтнийг яаралтай баривчилсан бөгөөд NHK телевизийн баг тэр дороо гэрт нь очиж баримтад нэвтрүүлгийнхээ сүүлийн хэсгийг нэмсэн юм байна. Сэжигтээ өөрөө цагдаагийн газарт ирж хэрэгээ үлээсэн гэж гаач 26 жилийн дараа би энэ хэргийг хийсэн гэж ирэх нь хэрэг хүлээлт яг муу юм болов. Гинт итгээд Нагоё хотод амьдардаг 69 настай Ясуко Кумико залуугийнхын зургийг харуулж жирийн нэг эмэгтэй шиг харагдаж гаач яаж гаад хүн амны эрэг үйлцнийг өнөөдөр бүгдээрээ ярилцъя. 10 сарын 13-ны үдээс хойш 2 цагийн үед Японы Нагоё хотын Нишиуку дахь орон сууцнд Жунко гэх эмэгтэй маш завгүй байдаг. Нэрээ нууцлсан юм байна. Энэ орон сууц өөрийнх нь бөгөөд өрөө болгоныг нь түрээсэлдэг. 3 давхар орон сууцны 2 давхрын 201 тоотын гадаа ирж хонхойг нь нарсан ч хариу байсангүй. Гэртээ байхгүй амхтаа гэж бодоод уудтай ам хаалганаас нүлгөөд явах гэтэл хаалга баг зэрэг онгойдог. Байрны эзэн хаалгаар толгоогоо цухуулгаа тартал дотроос эмэгтэй хүний өхөл цухуух ба эргэн тойронд нь битүү цус улжээ. Жунко айсандаа тотгошоо орч чадалгүй нөхөрлүүгээ гүйжирээд буцаад очтол энэ гэрт амьдардаг Намико том өрөөнд унсан байв. Толгой нь галт тоогоо руу хөлн зочны өрөө болон коридор руу харсан болохоор үүднээс харахад зөвхөн хөл нь харагдсан юм байна. Намикогийн эргэн тойронд цус урсаж хүзүүндээ хутгалуулсан уулмөр үлдсэн байдаг. Тэрээр нилээн тэмцэн бололтой гар нь тэр чигтээ хутган зүсэгдэж цус нь том өрөөнөөс үүд хүртэл урсжээ. Байрны эзэн хосуудын гайхсан зүйл нь Намикогийн хүү 2 настай Коуэ огт уулахгүй галт тогооны өрөөнд хүүхдийн сандал дээр тайван тоглоомороо тоглоод ямар ч бэртэл гэмтэлгүй сууж идэг. Тухайн үед зураг тасаалттай дуун нилээн чанга байсан болохоор хүүхэд ээжтэй юу болсныг мэдээгүй бах. Жунко хурдан хүүхдийг аваад цагдаа дуудаж Намиког эмнэлэгт хүргэсэн ч аль хэдийнэ хит их цус алдсны улмаас нас оржээ. Нас орсон Такаба Намико тухайн үед 32 настай байсан тэрээр нөхөр Сатору болон хүүтэйгээ хамт амьдардаг байсан. Намикогийн аав ээж түүнийг бага байхад салж ээж эмэгтэй дүүтэйгээ амьдарч гад насанд хүрч үл хөдлөх хөрөнгийн компанид ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үед өөрөөсөө 11 насаарах Саторутай уулзсан. Эхэндээ дарга ажилтны хувьд харилцаатай байжгаад Намиког 26 настайд гэрлэж 2 жилийн дараа хүүн төрсөн. Эргэн тойрных нь хүмүүсийн хэлснээр тэдний харилцаа үнэхээр сайхан байсан бөгөөд тэр айлаас хэрүүл шууган огт гардггүй аз жаргалтай харагддаг энгийн нэг гэр бүлээ сан гэдэг. Хэрэг гарсан өдөр Намико энгийн өдрүүдтэйгээ адилхан эрт босч өглөөний цайгаа бэлдээд нөхөртөө хүү маань жоохон халуураад байна. Эмнэлэг явж үзүүлээд ирэх замдаа номын сан орчоод ирнэ гэж хэлсэн. Саторууч болгоомжтой яваад ирээрэй гэж хэлээд 9 цагт ажилдаа явсан ч ажлынхан цаг 8:30-аас эхэлдэг гинэ. Гэхдээ өөр тишээ явах ажлуудах юм бол 9 цагт явдаг. Хэрэг гарахын өмнөх өдөр тэд гэр бүлэрээ Диснейленд явж хүүгээ нилээн тоглуулсан болохоор даарч ханиад хүрсэн юм шиг байсан. Намико гэрийнхээ ойролцоо авах эмнэлэг рүү хүүгээ аваад дугуйгаа унаж явдаг. Энэ үед Намикогийн гэрлөө залгсан нэг эмэгтэй байсан. Энэ байрны 3 давхарт амьдардаг Намикогийн ээжийнх нь найз. Хосууд саяхан шинэ машин авсан ч бага зэрэг зураастай байсан болохоор тэрийг ээжийнх нь найзын нөхөр засч өгөхөөр тохирсон учраас залгасан ч утсаа аваагүй. Магадгүй энэ үеэр Намико хүүтэйгээ хамт эмнэлэгт байсан баг. Удалгүй 11 цагийн үед Намико хүүгийнхээ гараа сатгаад гэртээ ирсэн. Гэтэл тодорхой цагийг нь санахгүй байгаач үдээс өмнө Намикогийн хөрш хин нэгэн хэрэлдэж зодтолтцоо юм шиг чимээ сонссон ч юу ч бодлогүй өнгөрөөжээ. 12 цагийн үед нэг эрэхтэй зогсоол дээр машинаа арчаад зогсож байсан ч байрнаас сэжигтэй хүн гарч явахыг огт хараагүй гэдэг. Ингээд мөрдөн байцаах баг хэргийг үдээс хойш 12-оос 1 цагийн хооронд болсон гэж тооцоолдог. Яагад гэвэл өөр нэг хөршин Намикогийн гэрээс сонин чимээ гарахыг сонссон. Хятансан ямар нэгэн том юм өргөж зөөгөөд байгаа юм шиг нилээн чанга чимээ сонссон бөгөөд удалгүй нэг хүн шатаар хурдан буухан нүртэл сонсогдсон. Яг энэ үеэр 12-оос 1 цагийн хооронд Намикогийн найз түн рүү залгасан ч утсаа аваагүй. Тэгэхээр 12-оос 1 цагийг хэрэг гарсан цаг гэж тооцоолсон. Хэргийн газар Намикогийн хажууд тоос орохж байсан болохоор түүнийг тоосоос оруулж яхад нь хин нэгэн орж ирээд халтсан бахаа гэж хамгаалдаг. Цагдаа эргэн газрыг харахад гэмт хэрэгтний уул мөр маш их байсан. Хамгийн түрүүнд цусан дээр 240 харц марын хөлийн мөр үлдсэн байхаас гадна угаалтуур цусаа угаасан ч яарснаас болоод гүц дугаагаагүй бөгөөд хаалган дээр хүртэл уурсан цус байдаг. Тэндээс Намико болон гэмт хэрэгтний ДНХ илэрсэн бөгөөд мөрдөн байцаах багийнхны гайхшруулсан зүйл нь хэрэгтэн Б бүлгийн цустай эмэгтэй хүн гэж гарч ирсэн. Хэргийг маш их уур гомдлын улмаас үйлцэн байх магадaltaй гэж үздэг. Яагад гэвэл Намикогийн биед маш олон шарх байсан ба гэрээс алга болсон зүйл байхгүй. Дээрээс нь 2 настай хүүгийнх нь хажууд ийм зүйл хийсэн.
Гэвч эргэн тойронд нь сэжиглэхээр хүн байгаагүй бөгөөд Намико гэрт нь хүн ирвэл эхлээд галтгооныхоо цонхоор хийн ирснийг харчаад дараа нь хаалгаа нэдэг байсан. Тэгэхээр Намико зүв зүгээр хаалгаа тайлж өгснийг харуул хэрэгтэн түүнийг мэддэг эмэгтэй байж магадгүй гэсэн үг. Нөгөө талд нөхөр Сатору ажил дээрээ байж болох хамгийн муу мэдээг сонсож байдаг чадлаараа гүйж гэртээ орж ирээд галтгооны өрөөнөөс Якулт олдог. Сүүний төрлийн бүтээгдэхүүн байна. Таггүй нэгтлийг нь хайжаар онгойлгож амаар авдаг гэсэн үг. Хайрцагтай ундаануучиг. Тэндээс нэг балгаад үлдэгдэл нь тэр чигтээ байсан бөгөөд үүдэнд баг зэрэг асгарсан байв. Хин нэгэн Якултнаас уугаад хаалганы урд нулимцэн юм шиг харагдсан. Сатору манай гэрт ийм юм уудаг хүн байхгүй. Анх удаа харж байна гэдэг. Тэгэхээр эрэгтэн өөрөө энийг авчираад уусан байх магадлал өндөр бөгөөд ихэвчлэн эмэгтэйчүүд хэрэгэлдэг. Цагдаа нар Якулт дээр авах үйлдвэрийн дугаарыг шалгаад үзтэл Нагоё хотын зүүн талд байдаг Нишимикавад л зарагддаг нь тогтоогдсон. Тэр гарсан газраас 35 км-ийн зайд байдаг газар. Тэгэхээр тэр хавьд амьдардаг хүн байх магадaltaгаас гадна хэрэгтэн ч бас гартаа гэмтэл авсан юм шиг харагддаг. Хүн амны эрэгтэн үнэхээр чадварлаг мэрэгжлийн хүн биш бол хутга ашиглахдаа гартаа маш их бэртэл авдаг гинэ. Үүнтэй адилхан хэрэгтэн цусаа туслуулад хэргийн газраас цугцуу улмөрүүлсэн. Цагдаа нар үнэрч нохойнууд авчирч хаашаа явсныг нь шалгахад 500 м-ийн зайд байх цэцэрлэг түрээлэнд очсон нь батлагдсан. Эндээс хамгийн сүүлийн цус олдсон юм байна. Хэрэгтэн хаашаа зүгтгаа төлөвлөөгүй бололтой нэг баруун тишээ, нэг зүүн тишээ явж шатаар өгсөж ямар ч ухаангүй цугцуу улмөр олддог. Уг нь шууд чигээрээ явбал илүү хурданж эргэж буцаар цэцэрлэг түрээлэн дэрч энд байх усны цоргонд гараа угаасан. Цагдаа нар тэнд байсан цусыг шалгаад үзтэл Намикогийн гэрээс олцсон цустай таардаг. Гигэн цагаан өдөр байсан болохоор зүгтжээсээ эрэхтнийг харсан 2 гэрч байсан. Эхний гэрч 12 цаг 15 минутын үед цэцэрлэг түрээлэнгийн замаар машина бариад явж байтал замын зүүн талд гараа барьсан сэжигтэй эмэгтэй хүн харсан. Тэр нэг гараа нөгөө гараараа барьж цагаан давуугаар цусаа тогтоож байгаа юм шиг харагдсан ч даавуу тэр чигтээ цус олж өвдөж байгаа юм шиг харагдсан гэдэг бол 5 минутын дараа гэрч би ч бас адилхан эмэгтэй харсан. Тэрээр ээтэй адилхан машина бариад явж байтал нэг эмэгтэй булан зогсож явах бөгөөд хурдан явахгүй хаашаа явахаа бодоод эргэлдэж байгаа харагдсан бөгөөд гэрлэн дохио асны дараа замаар удаан тайван алхсан. Тэр эмэгтэй цээжиндээ юм барьж байгаа юм шиг зүүн гараа баруун гараараа далталж исэн. Хачаа харагдсан болохоор санаж ийна гэдэг. Цэцэрлэг түрээлэнгийн хажууд А гэрчийн харсан яг тэр газар цус тусалж исэн бол Б гэрчийг харах үед цус туслахаа болсон байжээ. Ингээд 2 гэрчийн хэлснээр ам зураг гаргаж эхлээд олон нийтэд нүүрнийх нь хэлбэрийг ил гаргасан ч энэ зургийг харуул нийтлэг төрхтэй. Гудамжинд явж байгаа баг эмэгтэй болгоныг шалгах шаардлага гарахаас учраас дараа нь царайг нь ил болгодог. 40-оос 50 орчим насны 160 см өндөртэй өсөндөө хийм илгсэн. Дээгүүрээ ягаан доогуур хар өнгийн хувцс өмссөн 240 см хэмжээтэй гутал өмсдөг. Цусны бүлэг Б. Шинжээ жимж хэрэгтнийг зүүн гараа гэмтээсэн гэж үзсэн бөгөөд маш их цус алдсныг харуул судсан тасарсан байхаа. Хэрвээ тийм бол заавал эмнэлгийн тусламж авах ёстой гэдэг. Цагдаа нар хамгийн түрүүнд Намико Сатору хоёрын эргэн тойрны хүмүүсийг шалгадаг. Саторугийн 2 дахь гэрлэлт байсан болохоор магадгүй түүний хуучин эхнэртэй асуудалтай байсан байхаа гэж шалгасан ч өмнөх эхнэрийнх нь цусны бүлэг 0, дээрэс нь нэлээд ол зайтай амьдардаг болохоор мөрдөн байцаалтаас хасагдсан. Ингээд гэр бүл, найз нөхөд хөршүүдгээд бүгдийг нь шалгасан ч Намикотой өстэй хүн байгаагүй. Нөхрөөс нь сэжиглэж байгаа хүн байгаа эсэхийг асуухад байхгүй. Байсан бол хамгийн түрүүнд хэлэх байсан гэдэг. Хосууд эвтэй сайхан амьдардаг гэдгээр алдартай байсан бөгөөд Намикогийн ээжтэй хамт амьдрахаар арай том шинээр баригдсан орон сууцнд гэрээ хийж хэрэг гарахаас 10 хоногийн өмнө байраа үзэж үнэхээр аз жаргалтай цагийг өнгөрөөж исэн. Энэ эргээр Пүжи телевиз нэвтрүүлэг хийхэд Намикогийн нэг танил түүнийг хэлэх гэснээ хэнийг ч өрөвдлөхгүй шууд хэлдэг. Бас улаан машина унаад гайхуулж исэн удаатай гэж муу талыг нь мэдээлсэн. Дараа нь энээс олж хохирогчийн ар гэрийг эсэргүүцэж сүүлд нь Пүжи телевиз уучлалтгүйсэн. Ямар ч тач маш их нотлох баримттай 2 гэрчтэй болохоор хэрэгтэн хурдан баригдах байхаа гэж утсан ч тэгээгүй. 2 жилийн дараа Сатору хүүтэйгээ оюулаа гэртээ ээжэтэл хүүн аава хэрэгтэн бол дэлгүүрийн худалдагч ихч гэдэг. Сатору хүүгээ ямар нэг юм санснуу гэд тэр дороо цагдаад хандаж хүүгийн ой санамжийг үнэн эсгийг шалгахын тулд мэрэгжилтнүүд авчираад ойр авийн бүх дэлгүүрүүдийн худалдагчийг шалгаж үзсэн ч тэнд хэрэгтэн байгаагүй. Ингээд 1999 оны 11 сард болсон Намикогийн хүн амны эрэг 26 жилийн турш хэрэгтнийг барьж чадаагүй. Сатору ээжийнхээ гэрлүү нүүж хүүгээ эмээтэй намд өсгдөг бөгөөд хэрэг гарсан байрыг буюу гэрээ цэгцэлж чадахгүйсэн. Хамгийн анх амьдралаа энэ байрнаас эхлүүлсэн ч гэрээний хугацаа дуусвал гарах ёстой. Гэтэл тэнд хэрэгтний уул мөр мөн гэр бүлийнхэн турсамж байгаа учраас 1 сарын дараа нүүсэн ч тасралтгүй түрээсээ төлдөг. 26 жилийн турш нийтдээ 22 сая йен төлсөн гинэ. Нөхцөл байдал хэцүү байсан болохоор байрны эзэнч түрээсээ багасгасан.
Сатаро тэнд байсан цусыг цэвэрлж үлдсэн бүх зүйлийг хэрэг гарсан өдөр ямар байсан тэр чигт нь үлдээж 26 жилийн турш ирсэн шуудангаас нэгийг нь ч хаялгүй бүгдийг нь хадгалж исэн. Ингээд энэ гэр 1999 оны хэрэг гарсан өдөр очиод зогссон. Энэ цагаас хойш Сатаро ажиллаа тараад метроны буудал худалдааны төв рүү очиж ухуулах хувцас тараагаад хэрэгний талаар мэдээлэлхийг хүсдэг. Мэдээлсэн үнд 3 сая йен өгнөгээд урамшууллын купон хүртэл тараадаг. Заримдаа хүүгээ дагуулж явдаг байсан тэрээр саяхны хүртэл юм байсан гинэ. Гэтэл 26 жилийн дараа 2025 оны 10 сарын 31-ний өдөр хэрэгтэн баривчлагдсан. Хэрэгтэн 69 настай Ясуко Кумико гэдгийг сонсоод Сатаро маш их цочирсон. Түүний таньдаг хүн бөгөөд огт сэжгэлж байгаагүй гинэ. Тэрээр Сатаротой чацуу ахлах сургуульд нэг ангид сурдаг байсан бөгөөд хамт теннисний клубт явдаг байсан. Ахлах сургуульд байхдаа Сатаро сэтгэлээ илчилж захиа өгч байснаас гадна Валентинаар шоколад өгч байсан ч Сатарогийн хувьд Кумикод ямар ч сэтгэл байгаагүй. Зүгээр л ангийнхан охин байсан. Дээрээс нь тухайн үед ахлах сургуулийн хүүхдүүд үерхэд явдаггүй ээжээ. Ахлах сургуулаа төгсөөд хоёулаа өөр сургуульд орж ямар ч холбоогүй бараг л танихгүй хүмүүс шиг амьдарч байсан ч 1998 онд тэд 42 настай болж теннисний клубын төгсөгчдийн уулзалтаар 20 жилийн дараа уулзсан. Уулзаад гэр бүлтэй болцгоосноо ярьж Кумико хүүхэдтэй болсон. Ажил ихийнхээ хажуугаар хүүхэд тасрана гэдэг хэцүү юм байна гэхэд Саторууч хүчтэй агаараа гэд өнгөрсөн. Эннээс хойш ямар ч холбоо барихгүй. Барыг ч гэсэн холбогдох дугаар, мэйл, хаана амьдртгийг нь ч мэддэггүй. Бүр нас орсон Намикотой ганц ч удаа уулзж байгаагүй. Энэ хугацаанд Кумикод юу болсныг мэдгүй ч 1 жилийн дараа хэрэг гарсан. Одоо болтол хэргийн сэтэл юу байсныг мэдээгүй бөгөөд олохоор мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа. Магадгүй ахлах сургуулийнх нь өрөөсөө хайр, аз жаргалтай амьдарч, эхнэр нь хүүхэд төрүүлээд гэрээ эзэгтэй болж амьдарч байхад би ч бас тэгж болох байсэй гэж атаархаад хүү амь нэрийг хийсэн байхаа гэж таамаглаж байгаа. Кумико сая баривчлагдах үедээ Мината Такоидо Дори гэдэг газар нөхөр болон хүүтэйгээ 10 жилийн өмнө нүүж ирээд амьдарч байсан. Гэтэл түүний амьдарч байгаа энэ газраас Сатурогийн гэр ердөө 2 км-ийн зайтай. Хэрэг гарах үед бүр хол амьдардаг гэсэн мөртлөө яаж га Сатуруутай ийм ойрхон амьдрахаар болсон юм бол санамсаргүй юм болов. Кумико энгийн нэг эмэгтэй дээрээр баривчлагдах үедээ цагийн ажил хийдэг байсан. Үг дуу цөөтэй ямар нэг юм болохоор байнга нөхөр нь явдаг. Бага байхгүй нь мэддэхгүй тийм эмэгтэйсэн. Тэгвэл Кумико яаж гад 20 жилийн дараа баривчлагдсан юм бол 1999 оноос хойш цагдаа нар маш олон хүмүүсийг шалгаж 5,000 хүний нэрсийн жагсаалт гаргасан. Энд гэр бүл, найз нөхөд, хөршүүд, гэрчүүд нэмээд хосын өмнө нь сурдаг байсан сургуулийн ангийнхан хүртэл оржээ. Тэр үед Кумико мөрдөн байцаах багийн анхаарлыг татаагүй. Гэтэл яагаад ч юм 2025 онд 3 сарын өмнө 8 сард цагдаа Саторо дээр ирээд теннисний клубт явдаг байсан хүүхдүүдийн нэрийг өгөхийг хүссэн. Ингээд тэнд байгаа бүх хүмүүстэй очиж уулзахад мэдээж тэр дунд Кумико байсан. Цагдаа түүнийг ДНХ шинжилгээ хийхийг шаардсан ч Кумико хит удаа татгалцсан хариу өгсөний эцэст цагдаа нар түүнийг ятгаж 10 сарын 30-нд Кумико өөрийн биеэр ирж шинжилгээ өгөөд шөнө нь хэрэгээ үлээсэн ч тухайн үед нотлох баримт байгаагүй. Цагдаа нар яаралтай ДНХ шинжилүүлэхэд хариу маргааш нь гарч Кумико хэрэгтэн гэдг нь батлагдсан болохоор 10 сарын 31-нд түүнийг баривчилжээ. Уг нь хэргийг хөн хэлцэх хугацаа 2014 онд дууссан. Сатаро хөн хэлцэх хугацааг сунгах хүсэлт тасралтгүй өгч яагаад сунгах ёстойг тайлбарласны ачаар сунгаж чаджээ. 2010 онд Кумико 4 жил тесчих юм бол хөн хэлцэх хугацаанд дуусч хүмүүс энэ эргийг мартах болно гэж бодож байсан ч сунгаснаар нэг ч өдөр тайван сууж чадахгүй. Жил болгоны тэр өдөр сэтгэлээр унаж олон бодол орж ирдэг байсан. Надад ч бас гэр бүл төрөл төрөсөд дотны хүмүүс байсан болохоор асуудал үүсгэхийг хүсээгүй. Гэхдээ 8 сар цагдаа нарыг ирэхэд ингээд баривчлагдах нэ л гэж бодсон. Хохирогчоос уучлалт гуймаар байна гэдэг. Бусдын гэр бүлийг сүрүүлж хачаад өөрийнхөө гэр бүл санаа зовж энтер. Өнгөрсөн 11 сарын 2-нд Кумикогийн гэрт нэгжлэг хийсэн. Сатурогийн хэлснээр эхнэр болон Кумикогийн оронд ямар ч харилцаа байгаагүй гэдэгч өмнө нь холбогдож уулмар байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна. Кумиког баривчлагдах үед Сатуро эхэндээ маш их гайхсан тэрээр эхнэрийг нь ахлах сургуульд хамт сурдаг байсан ангийнхан нөхөн хөнөөсөн гэж төсөөлж байгаагүй бөгөөд нөгөө талаараа хэрэгтэн баривчлагдсан болохоор санаа амарсан гэдэг. 11 сарын 1-нд цагдаа нар хэргийн газрыг шалгасан. 26 жилийн турш хэргийн газрыг тэр чигт нь хадгалж бохирдуулахгүй тулд хэнийг ч оруулахгүй удаан хугацааны турш хадгалсны эцэст хэрэгтэн баривчлагдаж дахин хэргийн газар шалгалт хийхэд Саторууд эвгүй мэдрэмж төрж олон жилийн мөрөөдөл нь биелсэн юм шиг санагдсан. Тэрээр мөрдөн байцаагчдад та бүхний тууштай байдалд бас заавал хэрэгнийг барина гэсэн амлалтаа биелүүлсэнд баярлалаа гэж хэлсэн. Хосын дундаас гарсан хүү бүр том болж ажилд ороод ээжийнхээ хамгийн сайн найзын охинтой хурмаа хийсэн. Тэрээр хэлэхдээ аав маань 26 жилийн турш аргаа барт гүйснийхээ нөхөн төлбөрийг авч байгаа юм шиг санагдаж байна гэдэг. Хэрэг арай шийдэгдээг байгаа. Кумико Сатаротой олон жил холбоогүй байжгаад яагаад эхнэр болох Намиког хөнөөсөн. Холбоо харах дугаарыг нь мэдэхгүй байж яаж гэрээг нь олж ирсэн.
Бас Намико Кумиког танихгүй ээж яагаад хаалгаа нээж оруулсан гэх мэт маш олон асуултууд байгаа. Цаашдаа мөрдөн байцаах ажиллагаа агцтай явж иж жинхэнэ эргийн сэдлийг олж чадах байх. Хэрвээ Сатору 26 жилийн турш эхнэрийнхээ хэргийн араас хөөцөлдөж 26 жилийн турш тэр байрны түрээсийг төлөөгүй, хэргийн хөөөлцөх хугацааг сунгаагүй байсан бол гэмт хэрэгтэн баригдахгүй байх байсан. Ямар ч тач энэ их хайрын хүчээр хэрэгтнийг барьж чадсан байна. Одоо Япончууд Саторугийн тууштай байдлыг магтаж түүнийг дэмжиж байгаа гинэ. Хэрэг хуучирдаггүй гэдгийг энэ эргээс харж болж байна. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуслаа, таалагдсан болсон ухта лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа, дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.